Нойрны тулгамцсан асуудлууд гэж байгаа. Тэгэхээр нойрны тулгамцсан асуудалд болохоор ихэнхдээ одоо шөнийн оройн 12 цагаас хойш унтдаг тий. Эсвэл тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрч чаддаггүй. Одоо ихэнхдээ бол бид нэр одоо баасан гар гэж тэмдэглээд байдаг тий. За маргааш унтах юм чинь амархан юм чинь өнөөдөр нэг жоохон дуртай мэйгод өнөөдөр жоохон шүн сууч хийж идэг юм. Найз нөхдөд гарчи эсвэл ажиллаа хийчи гэдэг журмаар нэг өдөр унтаад нэг өдөр унтахгүй байгаад ах юм бол явандаа яах вэ гэхээр хэдэн цаг унтснаас үл хамааран одоо магадгүй 8-9 цаг унтсан ч гэсэндээ өглөө босч ирэхдээ унтаж амарсан ерөөсөө мэдрэмж ханамж байхгүй гадах юм бол за шүн унтж байхдаа байнгын сэрүүн одоо монголчууд ярьдаг нохоо унталт гэж ярьдаг тийм үү орчин тойрноо мэдрээд унтаад ах юм бол эдгээр зүйлс маань өөрөө нойргодны одоо хямралд хүрэх болно. За тэгээ цаашлаад болохоор ихэнхдээ бид нарын нөгөө мэддэг ухрахраад байдаг тий шүдэн зүдэндээ шүдэ хавраад байдаг шүнжэнгүүн зүүдэлсээрэн байгаад сэрдэг за зүудэндээ яриад байдаг за амьсгал тасалтаад байдаг гих одоо туслах шинжүүд маань өөрөө эргүүлээд явандаа урт удаан хугацаанд иймэрхүү байдалтай байгаад их юм бол бид нарыг нойргодод хүрэх боломжтой л гэсэн үг.